Би 13 жилийн өмнө юу бодож байна? Сан марахгүй яана. Hi guys. Өнөөдөр би нэг ажилд орж байгаа. Тэгээ өнөөдөр ажлын эхний өдөр. Нэмэгдсэн цаг маань нэлээд оройтсан байна. Одоо яравчлаад офс руугаа явах гэж байна. Тэр харагдаж байгаа барилга офсаага. Тэгээ энэ болохоор ингээд машин тавих газар аягүй муутай. Офсын гадаа үг аягүй том зогсоол байгаа байхгүй. Гэтэ номерын хязгаарлалттай. Оо яа. Зэвс ажилдаа оцохгүй хүн шиг айтайхан хүрээд ирлээ. Би танд ажлаа харуулъя. Манай ус 5 дахад дэдэг. Өглөө чадвал шатаар дэш гарах бодолтой. За өглөө ажилдаа ирэхэд бол энэ кофе бол байнга байхгүй бол өдрийн ажил эхлэхгүй. 안녕하세요. 진짜 어디 가셨어요? 예. 왜요? 나 이거 똑같아? 아디오스트라를. 이제 одоо цайны цаг болж байна. Манайхан бүгд цайгаа уучаад гараа хацгаасан. За би тэгээд ганцаараа үлдсэн байна. Ямарсан ганцаараа үлдсэн байгаа дээрээ офсоо танилцуулъя гэж бодлоо. За ингээ харах юм бол миний ширээ ийм байна. За энэ хоёр номны дагуу ер нь бүх ажил явагддаг. Тэгээд энэ хоёр ном бол байнгын хажуудаа тавиас байгаа. За миний шургуулга. За шургуулганд маань юу байна гэхээр шоколад. Ирбрэний чихэр. За цаашлаад янз бүр миний хувийн бичиг харна дөө. Энд бас найдлын хэрэгжижсэн бичиг харна. За онлайн сургалт хичээл заахад бол хэрэгтэй чихвч. За энэ бүгд бол ажлаас олгогддог байгаа. За ингээ авах юм бол миний 3 сарын за ерөнхийдөө төлөвлөгөөнүүд одоохондоо бичигдээгүй байгаа ч гэсэн гол юмнууд энэ биччихдэг. Энийг болохоор надад цуг ажилд орсон Солонгос эгч надад энийг бэлэг болгож өгсөн. Дандаа бэлгээр өгдөг маш. Энийг манай эгч надад бэлэг болгож өгсөн. За энэ чихэнд бол айгуу бай. За тэгээ хэрэгжилжсэн бал үзэг. Энэ болохоор иймэрхүү жижиг байрын иймэрхүү зүйлүүд. Офсын ширээ болохоор офсын бас хамаагүй дотоод зүйлийг ингээд нийтэд гаргах чинь бол дургуутч магадгүй гэж бодоод бас ширээг бол би харуулахгүй. Ийш бол ингээд Canon Skyner энэ төр ийшээ байгаа. За ингээд харах юм бол шүү дээ манай офс бол маш том цэлгэр шил ихтэй цонх ихтэй ийм офсаага. Энэ цэцэг штэ надад зөв ярилцлаганд авсан манай Монгол нэг бүсгүй надаа ажилдаа тэнцсэн гэд бэлэг болгож өгсөн. Тэгээ энэ ширээн дээр ингээд тавиа гойцсон байгаа. За энэ болохоор ерөнхийдөө хурлын ширээ. За би болохоор ингээд юу манай хүн ажлын хүн болохоор цайгаа уучаад гадагшаа ер нь энэ хавар ингээд алхах гэдэг явцсан байгаа. Тэгээ миний хувьд болохоор одоо нэг онлайн хичээл сонсож байгаа байхгүй. Тэгээ онлайн хичээлээ энэ өнөөдөр бол ерөнхийдөө сонсож дуусгах ёстой. Тэгээ тэрийг би сонсож дуусгах гээд офстай ганцаараа үлдсэн байна. Одоо нэгэнд би ингээд 9-с 6-гийн ажилд орсон. За тэгээд ажлын өдөр бол ямар ч хөдөлгөөнг болчихж байгаа. Тэгээд нэмэлт орлогын одоо нэмэлт ажлуудаа болохоор хагас бүтэн сайнаар хуваар нь хэрэг таарах юм бол хагас бүтэн сайнаар хийхээр ерөнхийдөө хүсэлтүүдэд явуулсан. Одоо энэ 7 хоногийн хагас бүтэн сайнаас ихтэй ерөнхийдөө миний лекц унших хичээлүүд бол бүгд эхэлчихэж байгаа. Тэгээ өнөөдөр цайныхаа цагаар ямарс давхар хичээлээ сонсонгоо хагас бүтэн сайнд хийх одоо нэг лекцийнхаа материалыг жоохон шинжилээд өнөөдөр бол нэлээд завгүй байна. Энэ бичлэгийг би бас хизээ янзтаад хизээ одоо YouTube-д оруулахаар би бас мэдэхгүй байна. За өнөөдөр би хааш явах гэж байна гэхээр нэг сургууль дээр очиж лекц уншина. Одоо 12:10 болж байна. Тэгээд танхим дээр ямс 20 минутын өмнө очиж бас өөрийнхөө хувийн бэлтгэлийг хангахгүй болохгүй.
Сургуулийн гадаах цэцэг. Сакура цэцэг. Одоо амралтын цаг. Өнөөдөр очиж хоол ундаа хийж идчихээд маргааш ажилдаа явна. Тэгээ өнөө энэ 7 хоногийн хагас бүтэнсэн бол нэлээд завгүй. За нэмэлт орлоготой. Ийм 7 хоног байлаа. Гэхдээ айгуу гоё 7 хоног байлаа. Нэг лекц уншаад явна гэдэг бол надад миний хувьд бол айгуу том боломж. Айгуу том тэг өөрийгөө сорих тийм сорилтуудын нэг бол авчиж байгаа. Би ч гэсэн өөрөө айгуух тэгж нүуний зүйлийг хойшлуулдаг, өвгшөөдөг тийм төрлийн хүн байгаа. Гэхдээ тэрийг бас өөрөө мэдээд байдаг учраас болж өгөөл одоо хийх боломжтой зүйлүүд нь яг одоо шууд хийх хэрэгэд айгуух хэрмэлцэлдэг. Тэгээд тэр дадал туршил маань болохоор надад айгүй их тийм тос нэм болдог. Тэгээд тэгж хойшлуулаад хийж үзээгүй зүйл байлаа гэхэд тэгж шууд босоод хийж үзээд амжилт олохгүй ч гэсэн тэр явцаас нь тэр хийж эхэлсэн тэр үйл явц нь бол надад хамгийн гоё санагддаг. Хараад юу болж байна? Өнөөдөр 3 сарын 18 байхгүй. Тэгээд 3 сар Солонгост ингэж сас ороод хүйтгэжсэн удаа ер нь бараг байхгүй шахуу баха. Яг тэгэхээр би одоо ингэ Солонгост 10 жил амьдарч байгаа. Намайг 10 жилийн турш ингэ амьдраад ийм хүйтэн ийм хаврыг олж үзэж байгаа хүн байна. Тэгээ энэ жил бол аюу тийм цас ихтэй, тийм хүйтэн. Яг ч юм Монгол нэг өөр амьсгалтай тийм нэг мэдрэмжийг бол сүүлийн үед аваад байгаа. Гоё ч юм шиг. За ажилтаа ирлээ. Тэрнээс гадна би өмнө нэг 2 сард нэлээд бичлэг хийцэн байсан. Тэгээд бичлэгээ ингээд яг үзээд монтажлах гэсэн чинь яг миний сэтгэл таалагдсан тийм бичлэг байгаагүй. Тэгээ бичлэгүүд маань яг нэг тухайн үедээ уг ингээд тавигдсан бол бас ингээд жоохон хөөрхөн бичлэгүүд байсан. Тэгээ яг нэг хугацааг нь ингээд тавих хэвээр хугацааг нь ингээд өнгөрөөнгөт бичлэгээ ингээд таймааргүй санагдав. Нэг сонь санагдаад тэгээд за гэж бодоод бүгднийг өчигд устгалд оруулаад за гадаа өнөөдөр 16 градусын халуунтай байх шиг байна. Би сая Оксфорд дараадсан аахгүй юу? За тэгээд дараад харна дараадсан чинь гадаа бол нэлээд халуун байна. Манай найз охин хаалха явж ингээд бид хоёр уулзахаар боллоо. Найзтаа бас бүргэр захиалчаад одоо бүргэр авахаар явж байна. 아, 카메라. За би одоо хаашаа явж байна гэхээр тамилтаар явж байна. Тэгээ энэ л манай ажлын машин өнөөдөр анх удаа унж үзчихээ. Жижиг машин байна. Амар дуу чимээтэй жоохон тар хийсэн нэг дуу чимээтэй тийм машин байна. Тэгээ өнөөдөр явж байгаа тамилтын газар манай ажлаас 40 км-ийн зайтай байдаг. 40-50 минут явах тийм зайтай тасхан байгаа. Бишээ сум байгаа. Тэгээ тэнд би өнөөдөр очих ажилтай.
Камбаны батраа байдгүй. Өнөөдөр миний ажлын долбоороо. Вау. За өнөөдөр баяртай хаш явах вэ гэхээр хамгийн ойрхон далайн ирэг орж далайн амтан идэн загс түүхий загс идэх байх гэж бодож байна. Өнөөдөр цагаагаар дулаахан байна. 80m 앞 우회전입니다. 잠시 후 우회전입니다. 이어서 250m 앞 좌회전입니다. Эндээс 107 км-ийн зайтай далайн ирэг орно. Тэчон 맞지? Тэчон гэдэг далайн ирэг орно. Жилдээ нэг 2 3 очдөг юм шиг манайхаас хамгийн ойрхон байдаг. За тэнд очиод ямсан далайн хоол идээд далайн үзээд амраад инээ. Тэг явдалтаас ясан биш тэчэн л айгүй олон хүнтэй явжсан. 좌회전입니다. Монголоос хөө ихээр энэ тэчэн л явд. Энд дөр хамгийн ойрхон. Тэгээд энэ тэчэн гоё шүү дээ далайн иргэн. Хүмүүс нь ч гэсэн дайггүй. Гайгүй. Ямар хүмүүс нь? Гүгэн хааны сан. Гайгүй залуучууд малуучууд авчдаг. Тэг залуучууд ихтэй. Тэгээд гайгүй гэж байхгүй юу? За өнөөдрийн жолооч манай хүн жолоо барьж байна. Өчигдөр би чиний цаг жолоо авчаа. Шүн бол нам унтсан. Өглөө 9 гэж басаад усанд очиод одоо хичээлээ явна. Бүгд ногоо заяа гоё. Байгаль бол энэ тасархаа болчих. Гэнэ. Таньд байгаа юм чи? На. 이모 알아. 이모 알아. 이쁜 거 있네. 아, 위치 추적기. 아 그래요? 한번 잊어버릴 뻔했어. 아 진짜요? 까미. 까미 이모 어딨어? 까미 이모 어딨어? 이 이모. 보통 잘라주셔. 우와 잘 지냈어 까미야. 까미. Саяны загсныг 80 мянган вон авсан. Нэмэлтээр шинэ загснууд авсан. Саяны загс 80 мянган вон одоод одоо энэ дээр ширээ засалтын мөнгө гэж нэмэгдэн. Тэр нь 4 нийлээд 35 мянган вон болно. Тэгэхээр нийт 115 энэ 110 мянга. Түүхий загс хамстай идэх болно шүү дээ. Амар их хүнтэй. 사진 안 찍어도 돼요. 어머. 여기 커피숍. 커피. Бидний ягаад гэсэн юм чи тэр юм шүү. 아, 뭐. 인터넷 따단다고.
Далайн доорх түнний дээр яваад арал дээр очино. Арал дээр агаа кофе шоп ороод кофе унаа. 까미 지금 바로 넘길 준비돼 있니? 까미 안. 일로 올 수 있겠어? 이 문을 닫아서 다시 닫고. 아이고 귀여워. 까미야. 그게 갸우쟁이. 아는 집 있냐? 어 있어. 어떻게 있어? 고개를 살짝 어? Далайн хэрэг дээр байдаг. Далайн хэрэг дээр байдаг кофе шоп гэрлээ. 4 давхар кофе шоп. 360 далаатай. Яг арлын голд байдаг юм байна. Амар их хүнтэй. Суух судлаахгүй гадаа судал авсан. Тэгээ манайх нөгөө нохотойгоо болохоор татгшаа оруулж болохгүй. Та харуулъя. 왜 엄마 우와. 가까이 있으면 밑에서 밑에서 이렇게 Тэгээд хүмүүс хоол идчихэ. Одоо сайн доочлоо шүү. Ооч нь гадаа утсан зогссон. Амралтын өдрийг байд хүн амар ихтэй байна. Дээрээс нь цэцэгний баяр гээд ийшээ олцдог. Бөөн төвжрээ амар хүнтэй. Яг энэ хадны хажууд би 13 жилийн өмнө ирж байсан. Яг энэ арал дээр болохоор би 3 дахь удаага ирж байна. Там марактiko Яна.